За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ төгөлдөр хуурын анхан шатны 5 дугаар хичээлээ үзэх нэ. За энэ хичээл маань 2 дугаар цогц хичээлийн маань сүүлийн хичээл байгаа. За тэгээд өнөөдрийн сэдвээрээ бүгдээрээ pause буюу зогсод. За тэгээд их хэрэглэгддэг тэмдэгтүүдийн тухай үзэх нэ. За pause гэж юу юм бэ гэвэл бүгдээрээ мэдээж pause гэд хэлэнгүүт шууд ойлгож байгаах. Энэ маань зогсох гэсэн утгатай. Хөгжимдэр аль биесны хиллэг маань зогсоц гэж явдаг байгаа шүү. За ингээд зохиол тоглолоо. Зохиолын дунд хэсэгт ингээд хэсэг хугацаанд зогсох үе гардаг. За эсвэл нэг гар маань тоглож явах үед нөгөө гар маань тоглохгүй зогсох ч юм уу. Иймэрхүү тохиолдолд элбэг гардаг. За харин хизээ хэр удаан зогсох ёстой вэ гэдгийг энэ pause маань зааж өгдөг байгаа. За тийм ч учраас энэ pause note маань нотны хэмжээнүүдтэйгээ адилхан хэмжээ зааж өгсөн байдаг. За энэ зурагт харуулж байгаачлан за бүтэн нотны pause маань за ингээд шугамнаас доош нь харуулж ингэж бичдэг байна. За харин хагас нотны pause маань яг эсрэгээр дээш нь харуулад ингэж бичдэг байна. За дөрөвт нотны pause маань ингэж угалзруулж бичдэг байна. За 8-т нотны pause маань харин эртээ чихэр шиг ингэж бичдэг. 16-т нот маань 8-т нотныхаа pause-н дээр дахиад нэг юм бөөрөнхий нэмээд бичиж гэнэ. За энийг бүгдээрээ цээжлэхийн тулд мэдээж дэвтэр дээрээ бичнэ. За тэгээд яаж харагдах уу? Харагдах байдлыг бүгдээрээ маш сайн цээжлэх хэрэгтэй шүү. За одоо харин бүгдээрээ саяны үздсэн pause-нуудаа 5 шугам дээр яаж бичдэм бэ гэдгийг харцгаая. За эхнийх маань бүтэн нотны pause буюу 4 удаа зогсох pause байна. За энэ доор нь бичсэн байгаа тоонууд маань юу вэ гэхээр дөрөв тоолдог бүтэн нот маань нэг бүтэн гэж явж байгаа учраас доор нь 1 гэж бичсэн байгаа. За дараагийнх нь хагас нотны pause байна тийм ээ. Хагас нотны pause маань 2 удаа бариад зогсох нь. За доод талд нь 2-1 гэд бас бичсэн байна. Дараагийнх нь дөрөвт нотны pause. За дөрөвт нотны pause-ыг яг ингэж бичдэг байна шүү. Бүгдээр зохиол дээр маш их таардаг учраас бүгдийг цээжлээд аваарай. За дараагийнх нь харин 8-т нотны pause. За дараагийнх нь 16-т нотны pause. За ингээд энэ 5 pause-а бүгдээр маш сайн цээжлээд аваарай. За одоо харин бүгдээрээ тэмдэгтүүдийн тухай үзэх нь. За ер нь зохиол сурч байх явцад янз бүрийн тэмдэгтүүд их таардаг. За тэрийг бас зөв уншаад зөв ойлгоод явах нь маш чухал. Ягаад гэвэл тэд нар маань зохиол амилж гоё тоглоход маш их үүрэг гүйцэтгэдэг учраас тэдгээрийг бас маш сайн мэдж явах нь их чухал байгаа шүү. За энэ тэмдэг маань давталтын тэмдэг байгаа. 2 зураас өмнө 2 цэг байна тийм ээ. Давтах тэмдэг. За хэрвээ тактны оронд ийм тэмдэг бичсэн байх юм бол эхнээс нь давтаарай гэсэн утгатай байх нь. За жишээ нь артлын жишээг нь бүгдээр харцгаая. За энэ 4 такт явсан байна тийм ээ. За 4 такт ноотоо тоглолоо. За тэгэнгүүт л энэ бичсэн байгаа тэмдэгээ хүртэл тоглоод буцаад эхний такт хүртлээ шилжинэ гэсэн үг. 4 такт тоглолцоод дахиад эхнээс нь давтаад тэгээд дууснаа гэсэн утгатай байх нь. За энэ маань давталтын тэмдэг байна. Бүгдээрээ цээжлээд аваарай. За харин энэ жишээн дээр бол бас мөн 4 такт байна тийм ээ. За 4 тактыг энгийн тоглоод 4 тактаа дуусгачихна. Харин энэ давталтын тэмдэг маань нөгөө дэшээ харсан байгаад за эндээс эхлээд дахиж давтна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол эхлээд 4 такт энгийн тоглолоо. Дараа нь артлын 2 тактыг дахиж давтаж тоглох нь байна. За энэ зурагт бол илүү ойлгомжтой харуулсан байгаа учраас та нар маань ойлгож байгаах гэж найдаж байна. Дахиад давтаж хэлэхэд 4 такт энгийн тоглолоо. Дараа нь дахиад артлын 2 тактыг давтаж тоглох нэ. Яагаад гэвэл давталтын тэмдэг маань энэ 2 тактны хооронд бичсэн байгаа учраас давтаж тоглох нь байна. За харин дараагийн тэмдэгт маань fermat гэдэг тэмдэг байна. За энэ тэмдэг маань яадгүй гэхээр
За тухайн нотыг барих ёстой хэмжээнээс нь арай жоохон илүү удаан бариулдаг тэмдэг. За энэ тэмдгийг бол нотныхоо дээдлэлт бичсэн байдаг. Ийм тэмдэгт харах юм бол та тухайн нотыг одоо жишээ нь хагас нотны дээр фермат бичсэн байх юм бол хагас нотыг 2 тоолоод дуусгачихгүй 3 юм уу та одоо өөрийн сэтгэл хөдлөлөөрөө 2-оос илүү жоохон удаан барина гэсэн утгатай байх нь шүү. За энэ жишээн дээр харах юм бол за соёл түлхүүр фа нот бичсэн байна. За энэ фа нот маань хагас нотны хэмжээтэй 2 тоолно тийм ээ. За харин ферматыг энэ нотны дээр бичсэн байгаа учраас энийг 2-оос илүү барина. Саяны миний хэлсэнчлэн тийм ээ 2-оос илүү барих нь байна. За дараагийн тэмдэгэ бүгдээрээ үзцгээе. За энэ бол легат. За легат нь зүгээр зураас юм шиг харагдаж байгаа хэрнээ энэ бол маш чухал. За легат нь холбоостой тоглох ёстой гэдгийг зааж өгдөг. За нотнууд байлаа тийм ээ тэрийг эхэлж сурч байгаа хүмүүс бүгдийн тусдан тоглодог. А энэ легатыг тэр зохиол дээр бичсэн байвал таны тоглож байгаа нотод бүгдээрээ хоорондоо холбоостой тий гоё уянгалж тоглох ёстой юм байна шүү гэдгийг энэ легат зааж өгдөг байгаа. За энэ жишээн дээр харцгаая. За эхний нотноос 3 дугаар тактны эхний нот хүртэл легат татсан байна тийм ээ. За тэгвэл энэ легатны хооронд нотнуудыг бүгдийг холбоостой тоглоно гэсэн үг. Дунд нь зай авд давсар авч те тасалтаж тоглохгүй бүгдийг холбоостой тоглоно гэсэн үг байна шүү. За легат маань бас нэг өөр утгыг зааж өгдөг. Энэ нь юу вэ гэхээр хэрвээ дараалсан 2 ижил нотны хооронд легат татсан байвал за эхний нотыг нь тоглоод дараагийнх нь барина гэсэн үг. За энэ жишээн дээр харуулсанчлан за 2 дугаар тактны 2 3 дугаар нот ижилхэн ми нот байна тийм ээ. За энэ хоёрын хооронд легат татсан байна. Тэгвэл эхний ми нотыг тоглоод дараагийнх нь барина гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ ми нот маань 2 барина гэдэгтээ яг тэнцүү утгатай байх нь шүү. За ингээд бүгдээрээ ерөнхийдөө ихэвчлэн байнга хэрэглэгддэг тэмдэгтүүдэд үзчихлээ. За зохиол бие дагаад сурч байгаа хавцад энэ тэмдэгтүүд маань таарах юм бол та төвөггүй ойлгох нь байна. За өнөөдрийн хичээлийн гэрээний даалгавар маань паузнуудаа цээжлээд за ямар хэмжээнүүдтэй тэнцүү вэ гэдгийг тогтоох нь. За мөн энэ паузнуудаа дэвтэр дээрээ яг паузнуудаа дуурайлгаад нэг мөр бичээрэй. За дараагийнх нь тэмдэгтүүдэд бас тогтоох. За энэ маань маш чухал шүү гэдгийг ер нь хөгжмийн хичээл үзэж хахад чухалгүй хичээл гэж мэдэж байхгүй. Бүхэл хичээл чухал. Тэгэхээр бүх хичээлүүдээ дор нь цээжлээд тогтоогоод за ингээ хэрэгжүүлээд явах юм бол илүү удаан танд сууна гэсэн үг шүү. За ингээд бидний үтсэн 2 цогц хичээл маань ер нь гэртээ бие дааж үзэх хичээл учраас илүү онол тал руугаа хандсан байгаа. Тэгвэл мэдээж хамгийн чухал гарын тавил гих мэтчлэн тэр зүйлүүдэд зургийн хэлбэрээр оруулж ойлгомжтойгоор оруулж өгсөн учраас та нар маань гэртээ одоо төгөлдөр хуур дээр практик дадлага хийгээ тийм ээ гараа хэрхэн зөв тавих уу хэрхэн хамгийн чухал нь гарын тавил байдаг. За тэр гарын тавилаа зураг харж агаад ингээд тоглох нь байна. За тэгээд хэрвээ бие дааж одоо зохиол тоглолт сурах байгаа бол тэр дээр байгаа нотнууд, тэмдэгтүүд, түлхүүр бүгдийг та өөрөө ойлгох хэмжээнд хүрсэн гэж өөрийгөө бодох хэрэгтэй. За гэхдээ бүх одоо энэ 2 цагт хичээл дээр хөгжмийн хичээл дээр үзэх бүх одоо мэдгэдэггүүнүүдэд багтаасан бол бас багтааж чадаагүй байгаа. За цаашаа бас үзэх зөндөө хичээлүүд байгаа ч гэсэн ерөнхийдөө энэ 2 цогц хичээл дээрээ ерөнхий суур мэдгэдэггүүнүүдэд бүгдийг багтааж өгсөн учраас та нар маань одоо хөгжмийн хичээлийн суур мэдлэгтэй болж өгсөн байгаа шүү. За хамгийн чухал зүйл нь давтаад хэлэхэд гарын тавил байдаг учраас эхний хичээл дээр харуулсанчлан зурагнуудаа харж агаад мөн миний ярьж байгааг сайн сонсоод гарын тавилаа зөв тавьж сураарай. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг бүгдээрээ дуусгацгаая. Үдсэн хичээлүүдэд бүгдээрээ сайн давтаарай.